За сайн уу, намайг Жорж гэдэг. Хэрвээ та хэр амир вэ цувралын бичлэгийг анх удаага үзэх гэж байгаа бол энэхүү цуврал дээр би аимшиг кинонуудыг аимшигын бусаар танилцуулж, улмаар бичлэгийн зөвсгөлд тэрхүү аимшиг кино нийтдээ яг хэдэн зочиод хэсэгтэй вэ гэдгийг нь тоолдог байгаа. Тэгээ өнөөдрийнхөө дугаараар 2023 онд нээлттэй ээж байсан найруулагч Нахначка хааны Торли Киллер киног сонгоод авсан байна. Өнөөдрийн маань дугаартай Pizza Hut сайхан хамтран ажиллаж байгаа киноныхоо үйл явдал руугаа орцгоё. Бэлэн зүуд бэтэн бэчний тэр дур булам төрх хацсан чин мас орн ганцуурхад ганц гурав номер чин нугар чин нуруу чин төгс эй бэд бич зурх чин төгс чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань 2023 оны нэгэн жижиг Кен хотын Халиуны баяраар эхэлж байгаа. Уг нь бол нэгэн цагт айгүй тайван сайхан хот байсан ч гэсэн 35 жилийн өмнө 10 сарын 27-нд нэг охин, 10 сарын 29-нд нэг охин, за тэгээд Халиуны үдэш буюу 10 сарын 31-нд дахиад нэг охин гээд ахлах сургуулийн 3 охин яг 16 наснда яг 16 удаа хутгалуулж өгсөн аимшигт цуврал аллага болсноос хойш ер нь л иргэдэн Халиунаар жоохон айцтай л байдаг болсон юм байлээ. Тэгээ одоо яг энд харагдаж байгаа Джейми гэж охины ээж Пам гэж эмэгтэй болохоро яг тэр алуулсан 3 охинтой нэг фракц байсан ангийнх нь охин юм байлээ. Тэр иргэн өнгөрөөд 35 жил болчоод байхад ч гэсэн одоо хүртэл тэр алуурч нь хизээ нэгэн цагт өөрийг нь мөшгөж ирээд аална гэж айдаг. Тэгээд Халиунаар ерөөсөө гэр мөрөөсөө гарах нэг дуртай биш л эмэгтэй байдаг. Джеймиг ч гэсэн Халиунаар гаргах нэг дурггүй. Гэхдээ л тэгээд тэр чинь айл дээрээ хэрэгштэй ээж би аавал гэжтэй гэд найз Амилиатайгаа уулзах гээд аав Блейкерээ үргүүлээд очиж байгаа. Аав нь бас нэр айгүй хөөрхөн хөвгөлтэй хүн байлээ. Амар том пивнийг үзээтэй дайд бади гай хэрнээ. Аав нь залуудаа Зак Эфрон шиг л сайхан залуу байлаа гэж мэгээд идэг. Ямар ч тач Джеймиг Амилиатай уулзах гээд явсан хойгуур Памиг хүүхдүүдэд чихэр тараагаад байж хахад нь яг өнөөх 35 жилийн өмнө октоодыг алсан масктай алуурчин гэрт нь ороод ирдэг. Пам 35 жилийн турш ингээд өөрийг нь алах гээд ирж магадгүй гэд бэлдсэн болохоор айгүй бэлтгэлтэй л байсан юм бэлээ. Амар зодолдож нэлээд л даймаж өгч чадсан ч гэсэн яалтчгүй л бардггүй юм л да. Тэгээд яг л 16 удаа утгалуулад өгчөж байгаа. Тэдний отод тэгээд нэг юм Джонатан гэд сэтгүүлч ч юм уу нэг юм нөхөр байдаг байхгүй юу. Яг тэр масктай алуурчны хэргийг насаараа мөрдөөд ирсэн. Одоо хүртэл хотынхондоо тэр хэргийг танилцуулаад тэрүүгээрээ баг амьдралаа залгуулдаг нэг гай байдیں۔ Тэр нь шууд л Памиг алуусны дараа лайв энтер хийгээд масктай алуурчин буцаад иржээ энтер гэд бөөн сүр сар болж байгаа шүү дээ тий. Яаж ч тентхийн нэг Кара гэж цагдаа нь бүр үнэн ажилгүй баачка аав чинь хэрэг гардаг шүн яг хаана байсан бэ энтер гэд аавын сэжиглээ солиороод идэг байхгүй юу. Джейми шууд л танаа аав чинь 35 жилийн өмнө энэ хэрэг дээр ажиллаж исэн цагдаа мөн бидтэй. Тухайн үед алуурчныг олдсон байсан бол одоо ийм юм болох уу? Аав ахлах сургуульд байхдаа дээрлгүй амтан байсан гэдгийг би мэднэ. Гэхдээ одоо тэр шал өөр хүн. Хувийн асуудлаа ажилласаа холдуулаад алуурчныг барихтаа л төвлөр мө цэвэрсцэн авгаа минь гэд ууралж байгаа байхгүй. Джейми аргаа барахтаа угаасаа л тэр иргэний тухай хамгийн сайн мэддэг хүн буюу судлаач Крис дээр очиж байгаа. Ээж нь угаасаа л айхан аргагүй л байсан юм байлээ л дээ. Найзуудыг нь алуусны дараахан тэр алуурчин нь сургуулийнхын шүүгэнд нь хизээ нэгэн өдөр чамайг бас алнаа гэх утгатай бичиг үлдээсэн байсан юм байлээ. Тэгээ хэргийнхэн тухай хамгал юмнуудын сонсчингуудаа Амилиатай уулзчаад байж ах үеэр нь гинэтл нөгөө нэг алуурчин нь гарч ирж Джеймиг хөөснөөр зүхтааж Амилиагийн бие даалтандаа хийж исэн фейлдсэн цаг хугацааны машин руу н ороодохдаг. Уг нь бол ажиллахгүй фейлдсэн байсан ирнэ. Алуурчин нь хутга зоосны дараа гинэтл ажиллангуудаа Джеймиг 1987 оны 10 сарын 27 руу буюу масктай алуурчны эхний аллага болдог өдөр рүү аваачаад тахтгийн цаг хугацааны машина тэндээ үлдээчээд ямар ч л байсан алуулсан октоодыг олж уулзъя гэж сургууль руу яваад очисон чинь угаасаа л 80 хэдэн онд бичиг цаасмаас нэг шалгадгүй байсан юм уу яасан. Би Канадаас ирсэн солилцооны сурагч байгаамаа гэсэн чинь шууд л хичээлийнх нь хуваарийг өгөөд оруулаадахдаг. Анхны орсон биеийн тамирын хичээл дээрээ л шууд алуулсан 3 октоодыг олж харахаас гадна ээжигээ бас олж уулзаж чадж байгаа. Даанч Джеймигийн мэддэг соёлтой, зөөлөн, сайхан айштай ээж нь бүр ерөөсөө биш. Эсвэргээрээ бүр яг нөгөө нэг Mean Girls-ийн Regina George шиг амар муухай айштай, бие тооцсон Mean Girl л байдгийн ээж нь. Нөгөө гуравтайгаа нийлчгээрээ бүр яг л Mean Girl-ийн октоо. За
Джейми ингээд танилцъя гэд яваад очисон чинь би 45 та бүдүүн ах байсан ч чам шиг охины гарт хүрэхгүй за гэж мэгээд бүр цусаараа тэгэл. Тэгснэ яг хуу Pizza Hut-аас Pink Black pizza аваад ирвэл танилцъя гэдгийг. За Pizza Hut маань захандаа ягаан бислэгтэй Pink Black гэд маш гоё пицца худалдаанд гаргасан байгаа юм байлээ. Хамгийн гоё нь яг энэ пиццаг авч идээд Солонгосын Сөүл хот руу 5 өдөр 4 шөнийн аялалд яваад ч зогсолгүй аяллахын хажуугаар K-pop бүх хотын тоглолтыг үзэх эрхий эзэн болох боломжтой юм байна лээ. Pink Black пиццагаа авч идээд худалдан авсан баримтынхаа дугаарыг description дээр байгаа линк рүү орж бүртгүүлээл. Тийм, тэгэл болоо. Тэгэхээр манайхан бас K-pop сонирхдаг найзууд байх юм бол энэ пиццаг хэлж сайхан санал болгож хамт авч идээд K-pop бүх хотын тоглолтыг сайхан үзээрэй. Хичээлийнхээ голоор хотынхоо цагдаа дээр явж очиод өнөөш нь энд хүн амны эрэг гарнаа. Алуурчинг нь эртхэн олох хэрэгтэй гэсэн чинь нөгөө нэг ирээдүйн Кара гэд цагдаагийнх нь аав гэж нэг нөхөр энэ хотод хүн амны эрэг байтугай орон гэрийн хулгай айж гардаггүй маа миний дөө архиа гаргачаад эргээд тоохчгүй байх нь угаасаа ойлгомжтой л доо тий. Тэгээд алуурчныг олохоос гадна ирээдүүлгээ буцчмаар л байгаа штэ тий. Амилия тэр цаг хугацааны машина ээж ихээ ажиллаж байсан цаг хугацааны машины тэмдэглэлээс нь шууд хуулаад хийцэн болохоор ээж нь угаасаа амар ухаантай охин байсан гэсэн үг. Тэгээд ээжийнх нь залуу үйлбэрийг хайж олж уулзаад би ирээдүгээс ирсэн юм аа. Тэгээд танаа охин чинь таны тэмдэглэлийн дагуу цаг хугацааны машин хийгээд намайг ийшээ явуулсан. Та тэгээд намайг буцаагаад явуулаад өг чадах уу гэсэн чинь ерөөсөө гайхаж майхгүй тгээ гэж зөвшөөрчдөг. Чи намайг галзуу солиотой гэж бодохгүй байгаа мó гэсэн чинь угаасаа л цаг хугацааны машин энэ сонирхдаг болохоор хизээ нэгэн цагт ирээдүгээс нэг хүн өөр дээр нь ирнэ гэдэгт бэлтгэлтэй л байсан юм шиг үлээ. Шууд ойлгоод цаг хугацааны машины нэрээд үздгийн угаасаа машин нь эвдэрсэн заваас тэгээд Wi-Fi-аар ажилладаг гэсэн болохоор Джеймигийн утасны цэник дуусгаас өмнө формулаг нь дагаад цоошин цаг хугацааны машин хийхээс өөр аргагүй болж байгаа юм л да. Утаснаас нь дата зацуулах гал юм шиг үлээ. Ямар тааш тэгээд ингэж хоёулаа болсноор Натальягийн ээж нь тэр машин дээрээ анхаарад Джейми харин тэр алуурчныг олох дээрээ л төвлөрөхөөр болдгийн. Улмаар тэр өрөөнөө хамгийн ихний эрэг гарсан сургуулийнх нь private house party маягийн юмд нь очих гэж үзсэн ч гэсэн би тамирын багшийн залуу үйлбэр за бас мөрдөгч Карагийн залуу үйлбэр хоёр нь үүдэнд нь зогссон. Тэр нь дог хүүхдүүдийн л үдшилэг юм шиг байлээ л дээ. Та нар шиг гойжууруудыг ийшээ оруулахгүй гэд сургуулийнх нь нийгмийн ажилтны залуу үйлбэр буюу Даг гэд нэг залууг бас хөөгөөд гаргацсан байж байдгийг. Дагтай шууд л найзууд болоод Дагаар үргүүлэнгүүтээ хашааг нь араас нь даваад ордог. Орсныхоо дараа хэний залуу үйлбэртэй таардаг вэ гэхээр Блейк буюу өнөөх Пивнийг үзээтэй аавынхаа залуу үйлбэрийг олж харж байгаа юм. Нэрнгээсээ л аав нь залуудаа бүр юун Зак Эфрон цаашаа амар гой залуу байсан юм байлээ л дээ. Тэгснээ бас ягаад чим ээжтэй нь биш. Ээж их нь фракцийн өөр нэг охинтой үерхэж мөрхтгэл байсан юм байлээ. Одоо тэгээ явах те тэгээ юугаач мэдхгүй 10 жилийн хүүхэд байсан юм ч те. Гэтэ тэр маав нь явах те. Хамгийн гол нь нөгөө нэг ихний аллагыг болиулах гэдээсэн шүү дээ. Утсаараа Крисийн вебсайтаас нь яг аллах нь хаана яаж болсон тухай нь уншингуудаа Тиффани яг хаана байна хүмүүсээ Тиффаниг хүн алах гээд байна гэд яг тэр алуулсан гаражны өрөөнд нь яваад орсон чинь Тиффаниг найз залуутайгаа орохоос өмнө өөр хоёр хос гаражинд нь яваад орцсон байдаг. Джейми тэр паринд ирснээрээ ямар нэгэн байдлаар өнгөрснийг яг болсноос нь жоохон өөрчлөөд тэгээд Тиффани алуулсан газар болох гаражинда биш дээд давхрын унтлахын өрөөндөө л орцсон гэсэн үг штэ тий. Улмаар Джеймиг олж очиж амжихаас өмнө алуурчин айл хэзээний өрөөнд нь ороод Тиффаниг яг 16 удаа хутгалчаад зүхтаа гадгсан байдаг. Цагдаа нарын ирсний дараа гарч явж байхдаа ээжтэйгээ арай жоохон тухтай ярих боломж олдоход ер нь бол бас хэдий жоохон хоосон толгойтой mean girls гэсэндээ ээж нь үнэхээр л бас найзуудтай хайртай гайгүй бас сайхан сэтгэлтэй л охин юм байлээ л дээ. Чи яаж Тиффаниг алуулах гэж байгааг мэдсэн юм бэ гэд асуусан чинь угаасаа ирээдүгээс ирсэн гэвэл галзуу гэд бодчихно гэдгийг мэдчихсэн болохоор би Далтыг хардаг зүнч байгаамаа. 2 хоногийн дараа дахиад нэг найз чинь тэгээд дахиад 2 хоногийн дараа дахиад нэг найз чинь алуулнаа гэд ээж нь шууд л зүнч гэдэгт нь
итгээд гэртээ дагуулад очичдаг. Гэрт нь очингуудаа танаа фракцийнхэнд үж сансан байх магадлалтай хүмүүс хэн байна гэд асуухад угаасаа л дандаа л сургуулийнхныгаа дээрлэгдэх юм болохоор тэднэрт үж сансан байх магадлалтай хүмүүс нь бүр тоогоо алдсан байх нь ойлгомжтой. Яг энэ үеэр нь одоо цагт харин Наталья чаваас нөгөө нэг шинээр машина хийх гээд байж ягаад Кристтэй таарахад Крис угаасаа тэр эргийг нэвч шууд мэддэг юм болохоор Тиффанигийн аллах гараашинд нь бас ирнэ. Өглөөс ирээд харсан чинь бүх тухайн үеийн телевизийн мэдэн дээр гараашинд биш унтлахын өрөөндөө алуусан болоод өөрчлөгдсөн байгааг харангуудаа яалтчгүй л нэг юм ингээд биш байгааг ойлгоцсон л байгаа юм л да. Наталья шууд л Жеми 87 он руу буцсан юм аа гэдэг үннээ хэлээд Кристтэй нийлээд чадхаараа л Жемиг буцааж авчрах гэж хичээхэр болдог. Жеми маргааш нь дахиад нэг юм мэдэж авдаг нь бараг л яг жилийн өмнө тэдний сургуулийн Триш гэдэг нэг охин согтуу жолоо барьж явж байгаад осолдоод нас барсан юм байлээ. Угаасаа тэр охиныг ээжийнх нь фракцийнхэн дээрлэгдэг байсан нь ойлгомжтой. Тэгээд яг тэр охины төрсэн ах нь бас тэдний сургууль тэгснээ бүр дэвтэр дээр амар сонин юм зурцсан мангар крипи гай байдیں۔ Шууд л алуурчин байх магадлалтай с ิจ гтний жагсаалтанд нэгээр ороод ирж байгаа штэ. Тэгээд Жеми хичээлийнхээ голоор гарч ирээд тэр гаийн машиныг нь нууцаар шалгаад үтсэн чинь хөрх юм нь яг үнэндээ алуурчин биш л байсан юм байлээ. Өөрөө бүр ингээ яг үннээ хэлээд дүүгээ үгснийхэн дараа өшөөг нь авъя гэж би бодсон ч гэсэн үнэндээ миний зориг хүрээгүй маа гэд эвгүй гар шиг харагддаг ч гэсэндээ яг бодит байдал дээрээ зүгээр л тийм айгүй зөөлөн жоохон доожоогүй гэж хэлж болохоор л залуу байдий. Дараачийн аллах буюу лагерийн байшин дээрээ алуулсан Марисагийнх нь алуулах өдөр ирчээд байхад алуурчнаа олж амжаагүй байсан болохоор ээжтэйгээ хамт явж очиод хідүүлээ ерөөсөө өнөөдөр хотоос гараад тэгээд нэг юм гоё олон хүн амьтантай газар очиж парк энэ төр үзээд ч хамаагүй зүгээр сайхан амарчил та гэхэд нэгнийх нь машинаар хотоос гардаг л да. Тэгээд даанч нөгөөдүүл нь бүр яг өнөөх аллаг болдог лагерийн байшинда хүрээд ирвэл яах вэ? За бас тэгээд араас нь Жемигийн аав, Кара, биеийн тамирын багш гурав бөөн арх марх барьсан хүрээл ирж байгаа. Угаасаа Жеми юу гэж буцаа гэж шахсан эднүүс гот руугаа буцахгүй нь ойлгомжтой. Арх мархаа угаал үйлдвэрт бүжиж эхэлдэг. Тэгснэ тэгэл цонхоохаа хинж байшингаасаа гарч болохгүй шүү гэдэг харин чи ямар лайтай бэ гэд Жемиг хөөгөөд гаргачдээ. Цонхных нь гаднаас Марисаг яаж ээж гэд зөндөө харсан ч уг нь бол Марисагийн хөх ээлжтэй те. Даанч дахин нэг удаа өнгөрсөнд нь өөрчлөлт ороод Марисаг биш Хедрийг нөгөө алуурч нь онлоодохдаг. Хедр ч гэсэндээ өөрөө хангалттай уг нь бол тэмцэл үзүүлээд за бас Жемигийн аав нь ч гэсэн хамгаалж чадлаараа алуурчтай зодтолтохын хажуугаар Жеми хүртэл нүүр мөрийн юмар цогсон ч яалтчгүй л Хедрийг аварж чаддаггүй. Тэгээд алуурчин нь Хедрийг яг 16 утгалчаад зүгтаачдаг. Гэтэ нэг сайн мэдээ гэвэл Жеми алуурчныг зохихдоо хамраас нь гаргасан цусаа алчууранд шингээгээд авцсан байдیں۔ Тэргээ ахлах мөрдөгчд буюу Карагийн аавд гаргаад өгсөн чинь 87 онд цусныхын ДНК-г шинжилээд хэний цус вэ гэдгийг нь олж тогтоодог болж арай амжаагүй байсан юм байлээ. Тэгэхээр ямар ч хэрэггүй л тэр муу алуурчны цусыг шалнаас арчаад авцсан болж таарж байгаа тусаараа тэгэл. За тэгээ би бол физик сайн мэдэхгүй штэ те. Ямар ч л байсан Натальягийн ээжийн шинээр хийсэн жижигхэн цаг хугацааны машин нь уг нь бол яг амжилттай болцсон. Даанч тэгээд эрчим хүчин төр дутаа алга юм шиг байлээ. Тэгээд эрчим хүчийг авахын тулд парк дотор байсан Quantum Drop гэдэг нэг юм эргэдэг тоглоомны дотор машинаа угсархаар болж байгаа. За бас яг л өнөө орой буюу 31-ний орой л өнгөрсөн рүүгээ буцахгүй л утасныхын цэнэгч дуусчих гээд тэгээд за бас нэг тийм миний ойлгохгүй байгаа quantum physics-ийн алдаа энтер гараад Жеми эндээ гацах аюултай юм байлээ. Тэгээд тийм болохоор алуулаагаа үлдсэн цорын ганц охин буюу нөгөө нэг Марисагаар өгөөш хийж алуурчныг гаргаж ирж алчаал газ буцахгүй болохгүй гэсэн үг шүү дээ тий. Бүр яг төлөвлөгөөний дагуу нэг аимшигын тоглоомны өрөөнд дотор бөөнөрөө өөрсдөө нуугдчаад Марисаг орууллаа. Алуурчин угаасаа л өгөөшөө нүмхэд манай хэд бүр бөөм болж зодолдсны эцэст сүулдэ за бараг алуурчтанд өөрсдөө алуулах шахсан ч эцсийн мөчөд ирээдүйд ахлах цагдаа болох Кара маань алуурчныг алж чаддаг. За тэгээ угаасаа амар удаан хүлээсэн мөч те алуурчин нь яг хэн байсан юм бэ? Маскын нэгэд үзэхэд
өнөөх хаус пари руу орж чадахгүй хамтдаа хөөгдсөн байжсэн залуу буюу сургуулийнх нь номын клубын ахлагч тэгээд ирээдүйд нөгөө нэг сургуулийнх нь нийгмийн ажилтан болцсон байсан Даг байсан байж тааруул яах вэ? Даг тэр нөгөө нэг согтуу жолоо барьж агаад осолдоод нас барцсан Триш гэдэг охинтой үерхтгэл байсан юм байлээ л дээ. Тэгээ яг үнэндээ согтуу жолоо барьсанд нь ч гэсэн тэдний фракцийнхан буруутай юм байлээ. Нэг удаа хаус бари хийж байхдаа нөгөө нэг бүдүүн охиныг дуудаж үзэх үү? Хаяаж гисэндээ азгүй амьттай хамт шоудаж үзээ л да гэд дуудаж авчирчингуудаа ер нь зүгээр дог тохуу хийгээл доромжлол гомдоогоод явуулсан. Тэгээд хөөхий тэр Триш нь уйлж гарангуудаа согтуу жолоо бариад осолдоод нас барцсан болж таарж байгаа. Тэгэл Даг хайртай үнийхээ өшөөг авнаа гэд тэднийг нэг нэгээр нь алхаар шийдсэн гэсэн үг шүү дээ, тэ. Яг ингэ байж хахад нь гинэт л дахиад нэг алуурчин гарч ирэнгүүтээ Марисагийн хоолоо гэрчээд алчдаг. Юу вэ? Дагинд үгцэн хэвдэж байгаа биш юм уу гэсэн чинь ирээдүйд байсан нөгөө нэг алуурчин нь Натальяг цохиж унаагаад цаг хугацааны машиныг хулгайлангуудаа тэр машинаар нь буцаад ийшээ ирдсэн л байгаа юм л та. Ядчил ирээдүг рүүгээ буцах цаг нь жойртоод Жемиг яг нөгөө нэг иргэдэг тоглоомд орчоод байжсэн чинь алуурчин нь араас нь ирэх замдаа Крисийн аав буюу нөгөө нэг алдартай сэтгүүлчийг хутгаж алчаад ороод ирдэг. Тэгснээ сүултээ маск авсан чинь маскны цаана Даг биш өнөөх хэрэг судлаач Крис байж ивэл яах вэ? 87 онд 3 охин алсан алуурчин нь Даг мөн харин 2023 онд Жемигийн ээжийг нь алсан алуурчин болохоор Крис байсан байгаа байхгүй юу? Тэр эргийг нутгийнхандаа сурталчлаад алдартай хэвээр нь байлгаад авах юм бол угаасаа өөрт нь ашигтай штэ тий. Тэгээд тийм болохоор алуурчин буцаад иржээ гэдэг шууганыг тарихын тулд Жемигийн ээжийг алсан юм бэлээ. Түрүүн тэгээд ийшээ орж ирэх гээд явж байхдаа аавыгаа алдсан штэ тий. Угаасаа аав нь хэдий мундаг сэтгүүлч байсан ч гэсэн Крисийг дандаа зодож моддог амар муухай хүн байсан юм бэлээ. Тэгээд алдсан юм бэлээ. Бас дээрэс нь нэг чухал юм гэвэл тэр нөгөө нэг Тришийг өгдөг өдөр тэр хаус парийн дээр нь Жемигийн ээж юусоо бүр байгаач хүн байлээ. Тэгэхээр анханасаа л Даг Жемигийн ээжд нь үш санаагүй гэсэн үг штэ. Яг тэр үжлэг дээр байсан 3 охиныг алчаал дахиж өөр аллах хийлгүүгээр бүр сургуулийнхаа нөгөө нэг нийгмийн ажилтан энтер болсон байжсэн штэ тэ. Амьдралаа үргэлжлүүлээл явцсан. Тэгээд тэр чамайг хизээ нэгэн өдөр алнаа гэсэн бичгийг Крис л өөрөө хэргийг дуусаагүй гэж харагдуулахын тулд өөрөө зохиосон юм бэлээ. Заван хар хүүрчин. Ямар ч тач тэгээд тэр иргэдэг машин дотроо алалцаж эцэст нь Жеми ялаад 23 ондоо айгүй амжилттай эргээд ирж чадчихагаан хамгийн гоё нь ээж нь эсэн мэнд, эвэрүүл, сав саруул, амьд мэнд байж идэг. Удалгүй Натальягийн ээж нь ч манай өн дээр ирээд бүх зүйлийг тайлбарлаж өгснөөр Крисийн залуу хувилбар нь аавыгаа алуусны дараа гүн трама аваад шууд шал өөр орон руу нүүнгүүтээ тэр масктай алуурчны хэргийг бүр сөхөж хараачгүй байгаа. Тэгээд угаасаа бас Дагч гэсэн үхсэн гэхээр аллагууд угаасаа үргэлжлэхгүй тодорхой. Тэгэл ээж нь амьд байгаа юм байлээ. Заавс тэгээд угаасаа Жеми өнгөрсөнд очоод жижиг сажааг янз бүрийн юмны өөрчлөлтөнд оролцсон болохоор ээж аав хоёр нь арай жоохон эрт хоорондоо гэрлэнгүүтээ Жемигээс өмнө нэг өөр хүүхэд гаргаад Жеми маань дээрээ ахтай болоодгсан байдаг. Тэгснээ тэр нь одоо бүр 34 настай. Тэгээд бас анхны хүүхэдтэй Жеми гэж нэр өгнө гэд ярьсан байсан юм уу яасан. Тэрэндээ Жеми гэж нэр өгөөд манай Жемид болохоор Коллет гэд нэр өгсөн байвал яах вэ? Галзуу. За тэгээд кино энэ дөрөв өнөрлөж байгаа нь. Тэгээд энэ хүү кино маань кредит хэсгийг оруулгүйгээр тоолох юм бол 1 цаг 39 минутын урттай кино байлаа. Тэгээд нийтдээ 11 цочоодаг хэсэгтэй гэхээр яг бүр 9 минутанд дунджаар нэг удаа цочих нэ. Тэгээд зүгээр хар дэлгэц ширтүүлээд байгаа дуучлаарай. Би угаасаа нүүгээд байгаа, нүүж байгаа. Тэгээд тийм болохоор нөгөө нэг те камертай дүрс мөрс авах жоохон боломжгүй байгаад байгаа. Тэгээд дараагийн бичлэгнүүдээс гайгүй болчих хоо. Тэгээд ямар ч байсан тийм байна. Шинэ микрофонтой болсон. Тэрийг анзаарсан байж магадгүй ямар ч байсан. Нэг ялгаа бол надад санагдахгүй байгаа. Гэтэ ялгаатай ч юм мэдгүй. Та нарт ямар сонсогч байна хэлээрэй. Шинэ микрофонтой болсон нүүж байгаа ер нь те та нарт ер нь бол гоё контент үзүүлэх гээд ер нь бол тийм ээ. Тэгэл юмнууд бол сайхан шинжлэхдээл байгаа. Тэгээ та нар бол бүр намайг анх утсан дээр бичлэг хийдэг байхад л үздэг байсан хүмүүс байвал тэгээ нэг юм гоё journey ингээ хамтдаа туулж байгаа шүү дээ те. Бүгдэнд чинь хайртай шүү. Дараачихаа бичлэгээр угаасаа хэдүүлээ тун удахгүй уулзна. Bye bye. За bye bye.